Одоо энэ дээр бол ингээд шууд одоо real time AI-аар энийг ингээд таниад тэгээд шууд үнийг бодоод ингээд кассийн програмыг бүр ингээд тийм л оюун ухаантай хослоод одоо нөгөө төрөөнийгээс илүү смарт болж байна гэж ойлгож байна. Оо вау, энэ бүр хараа. Вау. Нара. Ийм жижиг. Ийм нэмгөө. Тэгснэ дэлгэц байвал яах вэ? Яах вэ? Юу л дөө? Жоо удаан явах юм байна. Ингэсгээл миний бүр үнэхээр тарих гүцсэнгүү. Хай. За Seven-O's шинжээний IoT 2025 дээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээ энэ влогоор хэдүүлээ. Энэхүү ивент экспо дээр ямар шинэ зүйлсүүд, онцгой сонин содон зүйлсүүд байна. Хамтдаа яг энэ влогоор үзцгээе. Тэгээ дуустал хамт үзээрэй. Яг үүдэнд нь орохгүй явжсэн чинь ийм хөрхөн робот таарлаа. Энэ бол гэхдээ дотор зөндөө байгаах. Энэ security байна. Security робот байна. Ингээ хүн таарангууд ингээд яагаад танаа цааш яваад байдаг хөрхөн. Тэгээд дараа жил ер нь нэр сонирхохыг хүсэж байгаа хүмүүс бол энэ бол бүтгэл бол амар амархан юм байна. QR-аар уншуулад мэдээллүүдэд бүтгүүлэнгүүд ийм бүтгэлийн QR код үүсэнгүүд энийг одоо үүдэндээ уншуулаад гэсэн. За ороод ирлээ. За хэдэн хаалтай хоол байна те. За энэ явчихсан. Энэ удаа үзүүлсэн надад зүг байгаа. Шууд гарч. Жанц баахан танилцуулсан гэсэн маш олон төрлийн би сая нэг өнцөг 3 меню хэлсэн. Тэгээд энэ дотор бол тум ач байна. За энэ дээр бол ийм research байна. За тэгээд битүү юм сонирхогч мэрэгчнүүд ажиллаж байгаа гэдэг маш олон хүн суусан байна. За энд яг нөгөө юу нах шиг байна. Газ. За floor plan. За 8 дугаар хоол, 6 дугаар хоол гэдэг ингээд хэдэн хоол байгаа юм бэ? За энэ нөгөө нэг орцож байгаа компаниудын энэ зүгээр компаниудын жагсаалт гэж нараа. Ингээд энэ хөтлөө хэдэн компани байгаа юм бэ? Мэдгүй. За энэ batch printing гэдэг дээр группээр юм уу? За тэгээд борлуулалтаар юм уу? General юм уу? Domestic юм уу? Юу гэх яг ямар? Одоо position дээр ирж байгаа юм бэ гэдэг яах юм бэ? За domestic. Ой. Това компани хамаг. Това. So excited. За яг ийм эвент дээр бүр ирж байгааг болохоор үнэхээр догдолж байна. Яг юу болох бол юу байгаа бас тэгээд нүдэ нээцгээ ичхээ нээцгээ хамтдаа. Сингапурын медиа компани хүмүүстэй таарлаа. Тэгээд сошиал хуудасуудаа үзэж авалцж байна. Тэгээд Сингапурын ивентэд оролцдгоо гэсэн чинь. Yes. За ороод ирлээ. За энэ зөвхөн IoT-ийн хоол юм байна. Яана. Ороод төөрд өгнө. Гаралтай яваа юм юм бэ. Гүр нэг хоолны юм бэ те. За ороод ирсэн. Та хэдэд ихний бутиг танилцуулъя. За энэ дээр ямар ч нэг технологийн компани байна. За энэ дээр би айгүй гоё ойлголтыг сая ойлгож авлаа. Тэгээд та хэдэд айгүй ойлгомжтой байх гээд үзье. За энэ дээр RFID гэдэг ийм одоо ийм чипнүүд гэдэг юм байна. За эдгээр нь болохоор яад юм бэ гэсэн чинь одоо нөгөө нэг бид бүгдийг хэрэглээнд байдаг одоо нэг хувцсны дэлгүрт байдаг одоо ийм нөгөө нэг таагууд байгаа шүү дээ тий. Тэнгүүд эдгээр чинь нөгөө нэг одоо гарах болгоно нөгөө тохиолдол дуурна гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал тэрний цаана юу нэг юу яаж ажиллаад байгаа юм бэ гэдгийг бас яг энэ ажилтг юм байна RFID гэдэг одоо ийм ялтас тэнгүүд энэ дээр одоо энийг одоо ийм нэг удаадаа шараад одоо тэр цаатал өгөгдлийн нөгөөд за одоо юу гэдэг тэр тухайн бараа хувцс маань одоо ийм жинтэй ийм үнэтэй гэдэг бүх мэдээллүүдийг энэ одоо ялтас руугаа өгчих юм байна. Тэнгүүтлээ энийг тааган дотроо хийж болно. За эсвэл тухайн бүтээгдэхүүн дээрээ наацч болох юм байна. За тэгээд бүр ингээд 9 шидээр ийм жижигээс ахуулаад бүр ингээд ийм том хүртэл бүх төрлийн ийм одоо ялтас гэж явах баха тий. Тэнгүүтлээ энэ дотроо өгөнгүүтлээ одоо жишээлбэл нөгөө дэлгүүрээс бараа аваад гарахад ингээд дуурайд идэг штэ тэр одоо болохоор энэ RFID гэдэг энэ чипийг таниад гарах болгон тохиолдол уурж одоо ингээд одоо тэр чипээ таньж гинэ мэдээлэлээ таньж гинэ гэсэн үг. Тэгээ нөгөө нэг тооцоо хийгээгүй мэдээлэл гараад гарч байгаа. Тэгээ хийсэн бол жишээлбэл дуурдаггүй штэ тий. Тэр бол тэрний цаана бол ийм ялтас одоо ийм мэдээлэлтэй ялтсууд байдаг юм байна. За одоо энэ нөгөө нэг Uniqlo одоо янз янзын дэлгүүрүүд дээр айгу түгээмэл байгаад байгаа шүү дээ. За энийг би анх хараад яг яаж ажилт юм бэ? Ингээ бүр ингээ янз янзын зөндөө юм хийгээд ахчихсан. Бүр ингээ
яаж энийг ингээ мэдрээд яг үнэн ингээ гарч ирээд би жингэрээ юм болов юугаараа юм болоо гэд гайхаад исэн чинь яг ялцал байсан юм байна л да. За тэгэнгүүт одоо жишээлбэл нэг одоо ижлэгэн төрлийн бараанууд дээр бол жишээлбэл ижлэгийн юм ялцууд байдаг юм байна. За тэгэнгүүтлээ ингээд өөр төрлийн бараан дээр өөр төрлийн ялцсан ангууд тэгэнгүүт одоо энэ нь болохоор зөвхөн одоо тухайн төхөөрөмжөнд долгионоор энэ одоо ялцуудаа таньд юм байна. Тэгээд одоо хоорондоо долгионоор нөгөө одоо энэ дотор байгаа мэдээллүүдээ солилцоод энэ тэдэн төрөний тийм жинтэй тийм бараан байна гингүүтлээ энэ дээрээс шууд так гэдэг ингээд тоонууд нь одоо орж ирээд нийт дүнгээрээ ингээд гараад таны авсан бараа энэ ингээд жин хэмжээ ямар ч хамаагүйгээр зөвхөн ялцсынхаа одоо энэ RFID-гаар танингуутлаа тэгэнгүүтлээ одоо тооцоо нь ингээд гарч ирэх юм байна. Wow, nice. Бүр ингээд энэ яг цаана юу ажилладаг гэдгийг ойлгосон ч амар гоё юм. За тэгээд энэ дээр болохоор одоо мемберээр шилдэг би ингээд туршиж үзэж харуулъя гэсэн чинь мемберээр заавал туршиж үзэх юм байна л да. Тэгээд надад ихтэй дугаар байхгүй учраас энэ нь яадаг юм бэ гэхээр одоо шивл бидний мэдгээр нөө номин ч юм уу тийм loyalty cardтай дэлгүүрүүдээр оронгууд одоо дугаараа хийгээд юу яадаг штэ шууд ингээд одоо энэ хурны эгэр чинь тань картаар тань ингээд таних бол ингээд айгүй амархан ингээд дугаараа ингээд костюм хийгээд ингээд хийчих бас болно. Тэгэнгүүт за энэ мөх эрдэнэ мөгийн вэ штэ. Тэгээд аян бараа авчиж байгаа юм байна. Тэнгүүд нөө дискаунт юу гэдэг бүхнүүд нь ингээд орчдөг юм байна. Энэ so smart. Тэгээд за одоо энэ кассын програм байна. За одоо энд чи өөр юу вэ? Одоо энэ нөгөө нэг юм нөө тоглоомод байгаа гэдэг штэ. Нөө зөөж аваачаад гэж би ойлгох байна. Төхөөрөмжийг сайн мэдэхгүй байна. Тэнгүүд энэ дотор шибэл яг бүгдэнд нь RFID л таньж байгаа юм. Одоо нөө бид бүгдийг мэдэх юм одоо юм нөө худалдагчгүй дэлгүүр хөргөгч энэ төр гэдэг байгаа шүү дээ. Би энийг бас яаж ажилтдаг юм болоо энэ би нэгийг авсан хоёрыг нэгний дүнгийг төлчөөд онгойлгочоод би хоёрыг авч авах юм болоо гэж нэг бодчихсан байхгүй. Гэвч цаана нь яг л ийм л юм байсан юм байна л та. Excuse me. Цаана нь яг ийм л юм байсан байл та. Бүгдийн цаана ингээд RFID тоотой. Тэгвэл ингээд нэг бүрчлэх нь одоо баркод дотор нь одоо саний ялцсан байгаа юм байл та. Тэгэнгүүтлээ за энэ ингэсэн байна, тэгсэн байна гэд нэгийг авсан байна, хоёрыг авсан байна гэдгийг ингээд бүгд ингээд одоо ингээд листэн дээр ингээд ороод ирчихдээ юм байна. Nice. Яг ингэж ажилладаг юм байна шүү. За тэгэнгүүт зөө. Одоо ийшээ явж үзье тэгэхээр. Одоо энтлийнх нь бас RFID-ийн бүт байгаа байхгүй юу? За тэгсэн чинь ингээд зөвхөн бараа ч юм уу тиймэрхүү юм дээр байд юм уу гэсэн чинь энэ бол бүр ингээд бүх зүйл дээр байрч болох юм байна. За одоо энэ дээр логистик гэж байгаа байхгүй. Логистик дотор одоо бид нар ингээд бараа бүтээгдэхүүнийг ингээд жинлээлтэй ингээд амар механикаар ажиллагаатай байхгүйгээр яг энэ RFID ялцыг ингээд одоо логистикийн бараа болгон дээр ингээд наачингууд өрдөөсөө энийг дахиад жинлээл дахиж гар ажиллагаа олон юм болох шаардлагагүй шууд сав гэж уйлчт юм байна. За энэ хараа фудных байна. Одоо жишээлбэл алимны дээр ингээл байдаг штэ. Энэ миний чи одоо бүгд дотор RFID-тай одоо энэ тухайн одоо алимны ингээ мэдээллүүдийг ингээ авцаа. Одоо энэ жишээлбэл ингээ бүгд дотор. За одоо энэ юм багаж хэрэгслүүд байна. Бүгд дахиад RFID чиптэй. Тэгээд энүүгээр л ердөөсөө энэ тухайн барааны жин одоо юу гэдэг үн бүх мэдээллүүд нь ингээ орчдөг. Ямар ч мэдээллүүд ажиллах юм. За одоо энэ хараа бүр юм фармаси эмийн одоо бүтээгдэхүүнүүд продуктууд за тэгэнгүүт энэ дээр яг бүгдэн дээр нь RFID-нуудаа ингээд орчдөг юм байна. Тэгэхээр яг нөө баркодны цаанд жишээлбэл иймэрхүү юмуд ажилладаг нь охно шүү дээ. За тэгээ энэ одоо жижиглэн юу ч аж болно. Бүгд ингээд дотроо RFID чиптэй ялцтай. Чип гэ буруу яриад sorry. За тэгээд RFID бол яг ингэж ажилладаг юм байна. Одоо энэ шүү дээ. Бүр ингээд бүх төрлийн янзаараа байдаг юм байна. So сонирхолтой. За энэ дээр ямар бут байна? За энэ бас RFID байна. За энэ нөгөө нэг түрүүний гаднах энэ девайсууд нөх шиг байна. Одоо энэ за жоо ойлгох гээд үзэж. За энэ тайлбарлаж их шиг байна. За тийм л юм байна. 丝带的你撕的话会有毛病。这种的撕的话没有毛病。RFID-га одоо ийм одоо ийм ингээ чарм буюу одоо ийм юмнууд руу оруулчих болох юм байна. За энэ картн дотор оруулаад байдаг чинь бас ийм юм байна. Одоо нөгөө нэг түрүүний ялцсан юм янз янзын девайсууд руу оруулчих байгаа юм байна. Nice. Одоо энэ нөгөө нэг юу вэ те хувцсан дээр байдгууд нь байна. За энэ ингээ товчох шиг байна те. Товчон дээр байж болох юм байна. За гэх мэтчлэн ер нь юм девайсууд нь бол ямар л бол ямар байж болох юм байна.
За ийшээ байна. Одоо энэ нэг бидний мэддгээр нөгөө хувцсан дотор байдаг шүү дээ. Хувц аваад яангууд хувц болгон дээр ийм юм таагууд байгаа гэдэг шүү дээ. Энэ дотор жишээлбэл одоо тухайн энэ RFID-тай ялцснууд байдгаа гэсэн үг юм байна. Nice. За энэ бас за чи sorry энийг бас харуулчих. Ийм жижиг small бас байж болж байна. Одоо жижиг урнаас жижиг. Гүр хамгийн жижиг нь одоо энэ шүү дээ. Ийм жижигхэн байж болох юм байна. Тэгэхээр ердөөсөө хэмжээ хамаагүйгээр дотор нь яг юу бол үйл ажиллах юм байна. За ийш явж үзье. За энэ дахиад RFID-ийн бүт байна. Оо вау. За энэ бидний хамгийн сайн мэдих, миний хамгийн сайн мэдих такс байна. За тэнгууд энэ нэг таксын дотроо RFID-га байршуулчих юм байна. Тэгээд энэ нэштэй яг ингээд таксын дотроо RFID нөгөө нэг тухайн одоо таксан дээр байрших мэдээлэл одоо юу гэдэг бүх юмудаа ингээ за энэ яг зургаар ойлгомжтой гараад ирчихэж байна л да. За энэ бол ийм одоо ийм эвентүүд байна. За тэгээ ийм тоглолтууд байна. За энэ бол ингээд дахиад ийм тоглолт байж болно. За тэгээ энэ имлэг байж болно. Одоо юу гэдэг жишээл ийм одоо ийм бугуурч туузан бугуурч зүүх шаардлагатай одоо бүхэл зүйлс дээр энэ дотор нь одоо ингээд харангууд энэ дотор нөгөө түрүүнд харуулсан фокуслаач одоо түрүүнд харуулсан нөгөө нэг RFID ялцснууд нь ингээд дотор мэдээлэлтэйгээ байж байгаа маань. Тэгэхээр одоо сүү смарт юм байна. Тэгээд одоо тэр одоо юугаа ингээд уншуулад явчих болдго юм байна. За энэ бүйтэн дээр бол бүр нөгөө нэг түрүүнд яриад байсан RFID чинь одоо NFC болоод ингээд сайжраад бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь бүр ингээд амар тэлээд бүр амар сонирхолтой болцсон байна. За одоо хэдүүлгийнх нь мэдэх одоо NFC дээр бол юу идэг штэ. Одоо юм картууд байгаа штэ. За тэгэнгүүт одоо энэ дээр ч одоо бүр юм бугуувчууд болчихжээ. За ийм түлхүүрний осор байна. За ингээ янз янзын картууд ч. Тэгэнгүүт яг үндсэндээ энэ дотор л одоо түрүүний RFID NFC юмнууд нь байгаа гэсэн үг байна. Одоо энэ бол NFC байна. За тэгэнгүүт одоо энэ хараа хэрэглээнүүдийн хэдүүлээ харъя. Одоо тэр нөгөө бидний мэдэх нөгөө зогсоод машины зогсоолын нэг юм уншуулад ойртуулад идэг штеп. За энэ бол жишээл дотор NFC-тэй юм байна. За янз янзын бугуувчууд байна, картууд байна. За эдний бүт бол ийм зүгээр нэг мод цодоор ингэж хийдэг бүтээгдэхүүнээ сайжруулдаг юм шиг байна. За одоо энэ хараа сонирхолтой нь ийм бөгжнүүд бас байж болох юм байна. За энэ хүмүүс бүр ажиглаад байх шиг байна. За би харуулъя. Надад завсар гарах нь. За одоо тэгэнгүүт энд ийм хараа янз янзын бөгжнүүд байна. Ring. Where is ring? What? Where is ring? Ring? Here. Энийг харуулах гэдэг. Ийм бөгжнүүд одоо энэ дотор нь жишээлбэл түрүүний саяны одоо ялтаас NFC янз зүгнүүдаа ялцуудаа дотор ингээ байршуулсан гэсэн. За энэ ингээ бугуувчнууд байна. Тэгэхээр ерөнхийдөө жишээлбэл хэрэглээнд бол ингэж янз янзаар сайжраад бүтээгдэхүүнүүд нь ингэж өргөжж байгаа л гэдгийг эндээс харж болох нэ. Одоо юм нэг манайхан ч бол юм QR уншуулах хэсгээ ингээ хэвлээд тавьчихдаг шүү дээ. Эдгээр ч бол ингээд tap here гэдэг ингээд энэ дотроо NFC-тэй юм байна л та. Тэгэхээр ердөөсөө уншуулах камер шаардлагагүй хүрээл шууд одоо бүр тооцоо моцоонуудыг хийж болох юм байна. Вау. За чи энийг харуулъя. Sorry. За юм юм дотор байна. За юм бугуувч байна. Ийм хөрхөн осрууд байж гин гэдэг ингээд бүр маш олон төрлөөр хийдэг болсон юм байна. За түрүүний ярьсан RFID, NFC энтер гэдэг ер нь одоо бидний мэддгээр нэг юм уншдаг юм баркод уншдаг юм буу муу гэдэг байдаг штэ. За энэ одоо яг тэр нэг тухайн чипээ унших одоо юм девайсууд нь бол бас ингээд янз янз болоод хуурчт юм байна. За одоо энэ дээр бол чи шууд ингээд нэг юм утас шиг л гэж харагдаад байл л да. Надад бол нэг юм нэлээ батарей томтой юм л утас байх шүү гэн. Тэгээд одоо жишээлбэл энэ дээрээсээ NFC-г уншиж байгаа. За энүүгээрээ болохоор нөө бар капныхоо лазераар ингээд таньжиж байгаа юм байна. За тэг камер маптын ч утас л юм байна шүү дээ. Усны хамгаалалт мамгаалалтай. За тэгээд ер нь
NFC-ийн ч вэ нү, RFID-ийн ч вэ нү, баркод ч вэ нү бүгднийг таних одоо юм девайсууд нь ингээд маш олон төрлөөр ингээд хуурчж байгаа юм байна. Nice. Энэ ивент дээр ингээд ийм одоо хөөрхөн юм хамгаалагч нар яваад байгаа байхгүй. Тэгээ юм хүн барьдаг нэг юм хар юм ингээд барь. Янз бүрийн асуудалтай өрөө шууд тэр хар юмараа уургалж авч байгаа юм шиг авах юм шиг байлээ. Сөө нэттэй. Гэтэ өчтөр бол энэ хүмүүс хэрэг болсон л та. Ингээл яваад идэм байлээ жоохон байж байгаа л энэ нүгээр хэрэг болсон. 材料拓展到去提供更好、更具性价比的 ACP 材料。 За нөгөө RFID чинь бүр ингээд яг яаж үйлдвэрлэгддэг юм бэ гэдгийг энэ дээрээс процессыг харуулж байна. За одоо энэ нөгөө нэг юм одоо үйлдвэрээс шийбэл одоо ингээд ялцснууд маань ингээд ирчдэг юм байна. За тэгэнгүүт тэрийг энэ дээр одоо нэг ялтас бүр дээрээ одоо ийм өөр юм юутай ID тоотой тэнгүүтлээ за энэ ялцсан дээр ийм мэдээлэлүүд өгнө гэдгээ ингээд мэдээллүүдээ өгдөг одоо ингэж лазер юм уу юм мэдгүй ингээд ямар ч ялц бүр дээрээ мэдээллүүдээ өгд юм байна. Тэгээд цагт 130 мянган ширхгийг ингэж үйлдвэрлэх чадaltaй ийм машин байна. Энэ бол гэхдээ машиных нь танилцуулга юм байна. Машиных нь компани байна. За яг сая тэнд ярьсныг энд ажиллаж байгаа нэг хэсэг оллоо. Энийг хэдүүл харъя. За яг саний ярьснараа одоо ингээд ингээд за ингээд хараа орсон ингээд шууд танигдаад маш хурдан танд юм байна. Ингээд ингээд хараашаа гараад чинь. Одоо тэндээс чийдбэл ямар ч мэдээлэлгүй танигдаагүй RFID гарч ирэнгүүтлээ энэ одоо энэ төхөөрөмжөөр гарч ирэхдээ ингээд мэдээллүүдтэй одоо өөрийн гэсэн одоо юу гэдэг нэртэй болж байгаа юм шиг л ингээд RFID-нууд маань гарч ирж байгаа юм. За ингээд гарч ирсэн RFID-ийн яа нэг одоо бидний мэддэг нөгөө шошго янз янзын юм дээрээ ийм дахиад бас ийм энэ бол яг машиныхын компани байна л да. Тэгээд процессыг харуулж байна. Тэр нь болохоор цагт 60 минутанд ингэж хэвлдэг бол энэ болохоор 3 дахин илүү хурдтай явж байгаа ч машин байна л да. Тэгээд одоо түрүүний RFID-нүүдийг одоо ингэж ийм загвартай оруулаад одоо ингээд дотроо RFID байгаа гэсэн үг. Ингээд тэгэл одоо ингэж болно эсвэл ингээд бийжүүлж болно түрүүнийх шиг ингээд янз янзаар хийж болох юм байна л да. Маш сонирхолтой. За Zebra гэдэг компани танилцуулах дээр байна. Энэ бүр амар сонирхолтой байна. Одоо энэ хараа. Raptor ингээд Канада байгаа байхгүй юу? Raptor бараа зөөгөлөө л та. Яаж ингэж тэр бараагаа тэнд байгааг олж сууж байгаа, яаж байгаа гэдэг юмнуудыг асуухлаар би ингэж ойлголоо. Одоо яг энэ бараанууд манай саяны нөгөө яриад байсан нөгөө нэг RFID-нууд нь энэ дотроо ингээд чиптэйгээ байгаа. Тэгэнгүүт энийг нь манай роботууд одоо тэр мэдээлэл одоо энэ л байна л та. Энэ барааны мэдээллийг энэ роботтой ингээд өгчөнгүүд одоо энэ хараа позишныг ингээд нааш цаашаа болгож байгаагаар ингэж л одоо энэ робот бол байрштай одоо дах шиг байна. Миний ойлгосноор бол тэгэхээр роботууд бас яг ингэж л ажилладаг. Роботуудад ямар мэдээлэл хаашаа юу зөөх вэ гэдгийг хэлээд тэрнийхээ дагуу ингээд яг тэр байршил зөөж байгаа юм байна л да. Одоо тэр ингэж байршиж байгаа нь наадтай ингэж байршиж байгаа юм байна. Роботод нэг юм хүү ажилт юм байна. За энэ хараа одоо нөгөө түрүүний одоо нөгөө нэг робот таньж байгаа шиг одоо ингэж хурдтай эргэж хахад одоо энэ дээр ингээд ийм нөгөө нэг түрүүний RFID-гийн энэ одоо коднууд одоо энэ хараа Zebra тэд гэдэг ингээд тоонуудыг ийм асар хурдтай эргэж хахад нь энэ ингэж сканер ингэж таньж байгаа юм байна.
За энэ дэм киоск байна. За энэ нөгөө киоскос чинь эн чинь одоо зүгээр ийм одоо хэвлэлцэн цаас биш юм байна шүү дээ. Дотроо нөгөө RFID-тай буюу заавал яг энэ баркодыг уншаагүйгээр одоо ингэж таньдаг дотроо ийм таньсан мэдээлэлүүд нь авсан байгаа гэсэн үг. За тэгээд энэ юу вэ? Одоо энэ хараа энэ нөгөө нэг саний дээр төхөөрөмжөд чинь ингээ янз янзаараа ингээ гараад ирсэн байгаа гэсэн үг юм байна л да. А тэгэхээр нөгөө нэг сүүлийн үеийн одоо нөгөө гадаадын одоо юм дээр нөгөө дэлгүүрүүд дээр одоо ингээд уншихад л шууд таниад байгаа шүү дээ. Заавал баркодыг бид нар чинь ингээд чиг гэж ингээд уншуулдаг ч одоо тэхгүй гэсэн үг ингээд хажуугаар нь ингээд ердөөс өнгөрөх тутамдлаа. За энэ тэр бараа байна. Энэ тэдэн төрний үнэтэй ингээд нэмээд явчихж байгаа л гэсэн үг юм байна л да. Санаа нь. За энэ юу вэ? Одоо энэ нөгөө нэг түрүүний юун дээр нөгөө нэг логистик дээр жишээлбэл ашиглаадсан шүү дээ. Хүн ингээ гараараа зөөхгүй гэх тэгэнгүүт одоо жишээлбэл энэ код байна л да. Одоо энэ чинь ингээ дотроо жишээлбэл одоо бүх мэдээллүүд агуулсан байгаа. За энэ тэдний хэмжээний ийм бараа тэнд очих хаяг одоо юу гэдэг юм бүх мэдээлэл ингээ агуулсан. Тэгэнгүүт одоо энэ хоёр талын сканераараа зүгээр гэд одоо нөө түрүүнд яаж хурдан хэрэгжижсэн энэ бараа байна гэдгийг таниад ингээ хэмжээд явчихж байгаа юм гэсэн үг. Одоо санаа нь тэр юм байна. Ингээ гурван талдаа таньчихж байгаа юм байна. За энэ юу вэ? За одоо өөрөөрөө тайлбарлаад байгаа шүү. Буруу зүг ойлгосон. Үгүй одоо тэгээд хараад мэдэх бах та. За бүр амар crazy юм уу тааруулаа хэдүүлээ. Билнүү. За энэ бол одоо нэг юм түрүүний миний яриад байдаг. Одоо юу байгаа шүү дээ. Одоо юм basic юм уу гадуур одоо нэлээд хэрэглээд байгаа. Одоо ингээд тэгэнгүүт одоо энэ тухайн одоо юу гэдэг юу энэ үгүй мартаад байдیں۔ RFID дээр байгаа одоо юмнууд маань ингээд орчноо гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд бараагаа ингээ өөр авчиж байгаа юм өөр төвшил касын одоо юм device гэх юм уу юм байна. Төхөөрөмж байна. За тэгэнгүүт одоо энэ дараа энэ бүр ингээ crazy зэ би бүр ингээ уучрын цай ойлгохгүй миний бүр толгой бүүм гэчлээ. За энэ бол одоо ийм номын юу вэ гэсэн үг байна. Номыг одоо авах худалдаж авах түрээслэх гэдэг ч юм уу те. Иймэрхүү юмнууд нь дахиад нэг одоо стил RFID байгаа гэсэн үг. За тэгээд энэ бол одоо жишээлбэл ингээд энэ одоо номны жишээлбэл юу шүү дээ те касс шүү дээ reading area гэдэг. Ингээд энэ дээрээ би ингээд нэг ном ингээд тавихад л хоёр ном гэдэг ингээд явна гэсэн үг байхгүй санаа нь. За тэгэнгүүт энэ бол локер байна. Одоо локер ч юм бол одоо жишээлбэл яг энэ дээрээсээ одоо картаараа ч юм уу юугаараа ч юм хурнэгээр ингээд танилцуулдаг гэх. За энэ бол яг юм basic тийм үү. За чи би яг алиг олголоо. Энэ араа энэ агуулах бүр амар crazy зөө. Яадаг вэ гэсэн чинь за ингээд карт мод юмдаа ингээд уншуулад явчихсан юм. Энэ одоо жишээлбэл нэг архивын одоо юм мэдээлэлүүд байгаа байхгүй. Тэгэнгүүт бас энэ дотор болгон маань өөрөөсөө одоо энэ шүү дээ. Одоо яг энэ харагдаж байна уу? Энэ дотор болгоно одоо нөгөө нэг саний яриад байгаа RFID маань байх юм байна тийм үү? Одоо тэнгууд энэ анголоо би яг тэр мэдээллийг авангууд би картаараа ингээд уншилсан одоо би яаш та жишээлбэл мөгийн за 2025 8 сарын 8-ны 2:55 одоо тэр архивын тэр мэдээллийг авсан. Буцаагаад тавьсан гэдгүүд нь ингээд бүгд ингээд энэ мэдээллээрээ одоо цаашаа ингээд хадгалагтаад ингээд явах юм байна. За энэ болохоор одоо энэ хэтэд одоо нэлээд түгээмэл байгаа юм юм номын юм тавиурууд байгаа биш номын одоо түрээс болон юм худалдаа байгаа байхгүй. Одоо энэ номнууд ингээд байгаа. Би энэ одоо аппараа эднийх бол Alipay-ээр шийдсэн маа одоо WeChat энэ төрөөрөө QR-ын уншуулгууд бүх номнуудын төрлүүд нь гарч ирээд энийг ингээд авъя гэх тэнгуут эдгээр нь ялгаагүй дахиад дотроо RFID байгаа юм байна. Одоо тэнгуут одоо яа гэвэл өөр ном авах ч юм уу тийм тохиолдлуудад одоо гэдэг ишүү буюу алдаа энэ төр заана гэсэн үг юм байна л да. За одоо энэ нараа нөгөө нэг түрүүний архивын одоо ингээд бүр янзын төрөл одоо ингээд юм бүр локтой төрөл байна. За тэгээ нөгөө уншуулгууд одоо жишээлбэл тэр камер байна шүү дээ. Камерын дээр царайгаа харуулхад л таны бараа гэдэг ингээд таниад гаргаж өгнө гэсэн үг байна. Одоо ийм олон одоо мэдээллүүдээс. За энэ бол ингээд хараа түрүүний архивууд чинь ингээд бүр янзын хөлбөр. За одоо энэ нөгөө нэг ийм ном байгаа шүү дээ. Түрээсийн янз номнууд маань
Одоо бүр ингээд ийм олон түм очиж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ жишээл одоо энэ дээр жишээл ийм цагаараа байж болно, өдрөөрөө байж болно. За ингээд бүр худалдаж авах байж болно. Бүр ингээд янз янз байгаа байна. Тэгэнгүүтлээ хамгийн гоё нь энийг яаж хамгийн гол ингээд хүн байхгүйгээр яг ийм автоматар таниад байгаа вэ гэхлээр за энэ дээр бол мэдээж камер байна. За тэгээд ердөөсөө саяны RFID гал таньж ийн гэсэн бүгднгийн тэгээд одоо ингэж одоо цахимжиж ингэж ухаалаг хурдан шийдлүүдийг ердөөсөө бүр ингээд бүр бүүм заяа бүр ингээд бүр ойлгохооргүй их байна ёо. Тэг галзуурлаа. За одоо энэ хараа. За энд бүр ингээд амар crazy шийдлээ наа. За энэ хараа. Одоо ийм болт байна юм уу? За ингээд энэ доороо за ингээд нийт 12 ширхэг 150 г болт байна гэж тэгж байгаа байхгүй. За би эндээс нэгийг авлаа 11 ширхэг. За дахиад нэгийг авлаа 10 ширхэг. За дахиад нэгийг авлаа гээд ингээд одоо тухайн одоо яг энэ жин дээрээ за энэ болтонд яг тэдэн грамм байх хэвээр тэдэн грамм нь 1 ширхэг шүү гэж одоо өгдлөө өчгөл юм байл л да. Тэгэнгүүт нь энэ дээрээс авангууд ердөөс юм автомат жин л гэсэн үг ердөөсөө. Тэгээд одоо ингээд бүр ингээд маш жижигнэрээ хөтөл ингэж байж болно гэсэн үг байхгүй. Ердөөсөө л автоматжуулж юм гэсэн бүгд ингээд за тэгэнгүүт ишиг юу вэ? Одоо энэ нэг саний жим биш тээ. Ингээл дотроо. За энэ юу юм болоо? Энэ бас тийм бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ авдаг юм байна. За одоо энэ хараа. Энэ одоо жишээл ингээл бүр маш олон төрлийн ингээл янз янзын хэмжээтэй маш олон төрлийн багчнууд байгаа шүү дээ, тэ. Тэгэнгүүт за энийг хөдөлгөөн ажиллах гэдэг үзье. За нараа ингээд хэрвээ одоо юу гэдэг жишээл одоо барилгын компани ч юм уу те иймэрхүү байвал ингээд би одоо ингээд ажлынхаа одоо царайг одоо мөөгийн жишээл тийм ийм мэдээллүүд гэдэг ингээд бүгд өгчин. Миний камерыг ингээд ороод ирэнгүүт шууд биометрикээр таниал так гэдэг энэ одоо юу онгоно гэсэн үг байхгүй. Тэгэл миний хэрэглэх боломжтой би одоо бүтээгдэхүүнээ аваад хаахад ердөөсөө асуудалгүй гэж байгаа юм байна. За одоо энэ дээр хурууны хээ танина. За тэгээ саяны нүүр биометрик таньж байгаа юм байна. За тэр нь яг гол нь яг тэр бараагаа авах дээр одоо жишээлбэл ингэж RFID-ийн бүр ингэ амар гой супер ажиллаж байгаа юм байна. Ер нь бол одоо хүний ажиллагаа, гар ажиллагаа тэгээд их олон одоо цаг зарцуулдаг юмыг л одоо ингэж багсгаад байгаа штэ. За энэ бол локер байна бол ингэж маш олон төрлөөрөө байна. За энэ бүр crazy. Би бүр энийг сая сонсоод бүр ам баг мултрах шахлаа. За яадаг вэ гэсэн чинь одоо шибэл энэ имлгийнх байна л да. За одоо ийм 8 төрлийн одоо ийм гарах хэсэг байгаа юм байна. За тэгэнгүүт энэ дээрээс би одоо миний имлэг одоо миний эмчтэй эмч мөгийг гээд миний мэдээлэл ингээ орсон байгаа. Тэгэнгүүт би ингээд хувцас халтар болгочоод одоо энэ хувцас тавч гээд эмчийн хэрэглэгдэхүүн бүгднийг би бохор болчингууд би ийшээгээ ингээд хийчих юм байна. За тэгэнгүүт энэ нь одоо юу гэдэг дотроо ингээд угаагдаж цэвэрлэгдээд янз янз олонгууд би ийшээгээ зөвхөн за царай таних хэсэг нь хаана байна? Одоо энэ камер дээр маань миний царай танингууд энэ совилогч мөгийн штэ. За хувцас тийшээ яцсан хувцас бэлэн болсон шүү. Маа гэд ингээд цэвэрхэн болсон миний хувцсыг ингээд өгчих юм байна. Одоо энэ дотор жишээлбэл багтаамж нь хэд юм бэ гэсэн чинь 180 шиг ийм имлэгийн одоо совилогч нарын хувцас ингээд багтдаг. Одоо бүр ийм амар crazy шийдэл байна. За тэгээд энэ бас бүр амар crazy. Яа би бүр одоо амар crazy гэдэг хоёр өөр амнаас гарахгүй. За энэ яадаг вэ гэсэн чи одоо бид нар нэг дэлгүүрт ор дэлгүүрээ үлдээдэг. Нэгэндээ дэлгүүрээ өгөөл ингээд хаашаа авсан мэдгүй асуудал байдаг шүү дээ. За энэ болохоор дэлгүүрийг ингээд автоматжуулж байгаа юм байна. За энэ дээр яах вэ гэхээр за би ийшээ ороод за би ингээд царай ч юм уу те биометр бүхмээр ингээд таниулчих болно. За одоо би ингээд царайгаар очих таниулж болно. Тэгээд одоо миний царай танигдаг байгаа юм чи энэ ажиллахгүй гэсэн үг байхгүй. За би зүгээр ингээд авчи. Одоо ингээд зүгээр энгийнээр нэвтрэх байна, картаар байна, биометр хурууныхээ байна. За энэ яг ажилтсан хаана байна? Ажилтсан байх байгаа маань. За ямар ч хэлсэн ийшээ нэвтрээд би энэ бүх тоонууд нь гараад ирэнгүүт би яг тэд гээд дарангууд энэ онгооч нь заяа. Тэгэнгүүт за энэ төрч үзүүлэх чинь. За дөрөв. Окей. За одоо ингээд тараа. 103.
Тэгээд онгоолоо одоо энэ хараа энэ дээр ганцхан цэгэр гэрэл асч онгоож авахгүй бусд нь ингэж гарч ирэхгүй. Зөвхөн яг энэ нь онгоо. Тэгээд ингээд дэлгүүр авчнаа гэсэн. Технологи. За тэгээд ийшээ юу вэ? Энэ нөгөө нэг юм sorry. За энэ нөгөө нэг юм эмийн сангийн одоо юм бүртгэл гэж байгаа байхгүй. За энэ яадаг вэ гэхээр одоо энэ бүх бар кодн дээр нөгөө нэг RFID ингээд байгаа. За тэгэнгүүт одоо жишээлбэл миний одоо сувилагч за моги гэдэг одоо эмчтний одоо өвчтний одоо уух хэвээр тий бүртгэлээр байгаа одоо ийм юмнууд байгаа шүү дээ. За тэнгууд энэ дээр шивбэл тэгээд юмнуудын бүх мэдээллүүд нь орчих юм байна. За би тэгээд сувилагчийнхаа ирэхээр нэвтэрч ороод за би ингээд өвчтнийхаа ингээд имийг авах гад орууллаа. За тэгэнгүүт за тэгэнгүүт яах вэ гэхээр за би энийг бас яаж ажиллахыг нь сайн ойлгоогүй өөрөө ойлгосноор тайлбарлаж шүү. За би одоо ингээд жишээлбэл яг энэ юм за могийн эмчтнийхаа өвчтнийхаа имийг авлаа. Одоо жишээлбэл буруу юм авсан тохиолдолд жишээлбэл энэ дээрээсээ дуурдаг ч юм уу те ишүү алдаа заадаг тиймэрхүү юмнууд гардаг гэж хувьдаа ойлголоо. Тэгэнгүүт за та буруу имийг авчлаа энэ имийг авах байсан штэ гэдэг ийм саналгуудыг өгд юм шиг байна. За тэгээд энэ бас ийм зүгээр ийм одоо арай нээлттэй ийм хөлбөр байна. Тэгээд энэ манай номин дотор байгаа гэдэг чинь ингээд бараагаа уншуулаад байдаг. Тэгээд тооцоо төлбөрөө өөртөө үйлчлдэг гэдэг байгаа чи энэ. За энэ болохоор нөө түрүүний логистик дээр одоо энэ бүр ингээд нэг хайрцагт дотор би хэдэн ч төрлийн бараа одоо юу ч хийсэн гэсэн ийшээ ороод хэдэн секунд болохдоо энэ хэдэн төрлийн тим бараа байна гэд нөгөө нэг бүх мэдээлэлүүд ингээд гаргаад ирчих болдго юм байна. Oh my god. Толгой иргмээр гахалтай гэх юм байна. Одоо энэ бас яг адилхан. Одоо энийг хийгдэл за энэ ийм одоо зөвхөн жинхнээс гадна дотор байгаа бүх мэдээлүүд нь энэ барааных нь бүх мэдээлүүд нь энэ хараа энэ дээр одоо жишээлбэл ингээ 30 төрлийн бараа шүү дээ. Ийм RFID код юм байна. Ингэсэн ингээ бүх мэдээлүүд нь ингээ гараад ирчих юм байна. Логистикийн шийдлүүд нь бол бүр ингээ Раптоно гэд бүтэн дээр ирлээ. Robot made human abroad гинэ. Яг өөр нь одоо энэ нараа хүмүүсийн одоо бариста нарын хийдэг бүх үйлдэлүүдийг одоо ингээ робот хийдэг болчлоо. За тэгээд бүх уух төрөл одоо энэ бол хятадд бол ингээл ерөнхийдөө хаасаагүй онгоцны буудлаас эсвэл одоо музей яасан бүх газрууд одоо ингээ төрлөөр байгаад байгаа. За одоо энэ бол жишээлбэл шал өөр төрлийн машин байна. За одоо энэ бол жишээлбэл кофеных байгууд энэ бол ингээд ийм бабл тeenих ба ш тараа яг зөвхөн бабл тeenүүд гардаг. За тэгээд дотор нь бол ийм ямар ч юм юу ахгүй зөвхөн роботын одоо ийм робот буюу одоо ингэж өөрөө үйлдлийн ийм юунаас авсан. Oh wow. Энэ юу шүү дээ. За энэ хараа. За одоо эндээс юу яаж үзье? Майами. 橙汁也有啊。 За энэ цахилгаан нь бол Мартины янз янзын юм бол байна. Oh wow. We can drink orange. Тэгтээ юу яах юм байна? Ер нь нөгөө нэг одоо бэлтгэл түүхий юмнууд ол ишиг ингээд тэгээд одоо ийшээ жишээлбэл үр зармаг гэж гисэн нөгөө нэг одоо повдер ч юм уу те үр мөр юмнууд ол яг машин руугаа ингээд хийж байгаа юм л да. Одоо энэ зөвхөн ингээд зармагны машин байгаа хгүй. Тэнгүүтлээ зөвхөн QR-аараа захиалгаа өгөөд QR дээр меню ингээд гарч ирээд ингээд авчиж байгаа хгүй. За энэ бас энэтхгийн контент креатор байна. За энэ бас коктейл бар, бартендерийн ажлыг одоо орлогч гэж хэлж болохгүй хаа зүгээр илүү автоматжуулсан буюу хэлбэрлжүүлсэн одоо юм юмнууд байна. За энэ яг ингэж энэ үндсэн global leader of the smart retail гэдэг. За яг энэ за эдгээр яаж асууж байгаа.
За яг нэг юу хэн захиалсан байгаа юм. Аа за тэнгуүтлээ энэ дээр захиалгын дуусаагүй гэдэг нь бас гарч ирж байгаа. За тийш мөсөйцэн. Near here, 10 minutes. Shenzhen. Yeah, I will give you. Now make an orange, ice orange for you. Thank you so much. Yes. За мөсөйцэн одоо яг. Оо. Вау. Зарил бартендрын шейк үйлдэлийг хийлээ сая. Вау. I will eat you now. За одоо яг. 你点的哪一款 Цэвэрлэжин шууд.？Yes. Do you need a pineapple? Okay. Do you need to take Wow. a copy? Copy video. Wow. Not yet, already take. Тэгс зүсрээд тахтай. Tomorrow again. We are come. So tomorrow you will come. За гээд Morning. Afternoon maybe. за гээд л одоо болчихж Their байгаа agent байна. need. За энэ нөгөө нэг AI-аар одоо нөгөө нэг саяны кассан програмууд ч бүр AI-тай болчихлоо одоо ингэ юм байна. Одоо энэ хараа. Одоо энэ ороод ирвэл энийг шууд одоо зургаар нь таниад үнийг шууд бодох юм байна. За энэ ингэж орж ирвэл тэгээд ихдээ үнэн яага бодохдохгүй байна. За ямар ч хэлсэн санаа нь бол шууд ингээд одоо энэ дээр бол ингээд шууд одоо real time AI-аар энийг ингээд таниад тэгээд шууд үнийг бодоод ингээд касын програмыг бүр ингээд тийм л оюун ухаантай хослоод одоо нөгөө төрөөнийхээс илүү смарт болж байна гэж ойлгож байна. За энэ яг ажилтгийг нь оллоо. За одоо ингээд харагдтыг үнийг харуулаарай заяа. За одоо ингээд шууд үнийг таньчихж байгаа байхгүй юу? За одоо энэ шараа. Вау. Вау. Ингээд шууд одоо эндээсээ төлбөр тавьчих. Оо. 3-ыг авчлаа гэж байгаа юм байна. Тийм байна. За, эдгээр нь бас адилхан уу? Өөр үү? Оо, вау. Ийм өөр төрөл. Тэр бол энэ бол зүгээр өнгөн л өөр юм байна. Энийг танихгүй хараа. За, энийг таньчих байгаа юм байна. Тэгээ энэ хараа нэг тавган дээр ийм 3 өөр төрлийн юм бүтээгдэхүүн байж тараа. Энийг авангууд шууд таньж хараа. Яг нөө за хиттийн номер 1 цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD-гийн бүтэн дээр ирлээ. За энэ бол ямар ч хэлсэн машиных нь бол танилцуулгууд бол байна. Report гэдэг шин загвар юм шиг байна. За энэ бол үзүүлэлтүүд нь байна. 1000 вольт, 1000 ампер, 1000 си, 1000 км/цаг явна гэд энд үзүүлэлтүүд нь бол харагдаж байна. За хэдүүлээ яг машинд нь бүр сууж үзье. За энэ дроп явж байна. Хонос баахан дагуулсан юм чинь. За ингээд цогцоход яах нь. За танад яваад цогцолдож байна. За гээд явчихж байгаа юм байна. За энэ нөгөө нэг Монголд нэлээд байгаа шүү дээ. Зөөвч робот шүү дээ. Pudbot 2 гинэ бас апдейт хийцээ. Шинжлэгдсэн. За ингээд хараа. Ингүүт ингээд тойроод явчихсан юм байлээ. Энэ бол одоо тэрийг хараа. Одоо тэрийг хараа. Хүнтэй тааруул шууд мэдрээд тойроод явна. Хүнтэй ч байх вэ? Ер нь ямар нэгэн зүйлстэй таархлаарэ. За одоо тэн дээр тэр хүн гараар үйлдэл хийх гэж байгаа шин. За. Ни хаа. За. Үйлдэл хийж байна. За ухарж алхаж үзүүлж байна те. Гэхдээ тэр цаанаас нь өдөртөө багшгүй. За нөгөө оршин бүрийн яриад унлаа байлээ. Энэ амар царайлаг робот байгаа. Энэ reception робот юм уу? Dex Force гэнэ. Coffee maker.
Кофе мейкер бариста юм уу? Оо. Эспрессо кофе гэдэг. Энэ ярих уу наадтай? Капсул кофе гэдэг юм байна. Тийм байна те. Бариста юм байна. Тийм байна. Энэ тэр шүү дээ. Тэгвэл нь бол энэ. Тэр араа. Ингээ капсул кофе гэхэл юм байна л да. Сэрэлэг юм байна. Сэний сарлар аптыг бодвол. За ийм хар апт байна. Оо ч дээр хэдэн камертай юм бэ? Нүд нь 2 камертай, дээр техник 2 3 4 5 камертай. За тэгээд дуу мэдрэгч. Дуу камера. За энэ яаж ажиллаж байгаа юм бэ нөө? Энэ юм зөөгч юм бол хүн бас яаж болох юм байна те? Ер нь зөөгч төрлийн юм байна. Энэ бас зөөгч байна. Зөөгч робот байна. Флаш бот гинэ. За энэ нэг үүдний юм уу цэвэрлдэг том роботууд байна. За тэр нэг Монголд байгаа гэдэг зөөгч робот байна. Ямар цэвэрлэг робот. За. За ярьж байна. Сайн уу гэж байна. 伸一下你的左手。抱歉，暂时我还没学会这个动作呢。左手咱们聊点别的怎么样？会吗？抱歉，暂时我还没学会这个动作呢。你可以叫他握手。咱们聊点别的怎么样？你好，爱马仕，我跟你握个手呗。好呀，来我手手。握手手。好呀，那我出手了。好的，出手。抱歉，暂时我还没学会这个动作呢。爱马仕，咱们聊点别的怎么样？爱马仕，爱马仕，挥一下手。欢迎欢迎。 자. 我在。当即将切换与当前状态不支持此操作。往前走。当前状态不支持此操作。 За, алхаа явж байна. Командаар шууд ажиллаж байна. За одоо энэ яг би энийг ойлгохдоо яг нэг гарных нь ингээд нэг баруун зүүн үгүй байна. Энд чинь баг нэг гарных нь задаргаа юм биш үү? Ингээ хуруунууд нь бүгд үе үеэрээ. Тэгээд эдгээр чинь ингээ нэг гар дотор одоо ийм олон төрлийн зүйлсүүд багтаад зөвхөн нэг гар бүтэж байгаа гэхэлэр чинь одоо тэр бүтэн том робот босгонд бол бас асар их зүйлс авдаг юм шиг. 可以走了，他跟着你了。Let's go。 Ингээ дагж байгаа юм байна. Follow хийх юм байна. Шууд sorry. Ачаага ч юм уу хойно юм зөөж байгаа бол ингээл явчих юм байна штэ. Энэ хэр зайтай байж иж яа. Яа. Гүүч мэрх юм. Гүүгээ зайг нь холдуулчихвал яадаг бол за хүнийг бол гүүгээч. За ишээ хүч. Хөөе намайг алдцсан намайг алдцсан. Хөөе хагаад байна. Хөөе. Энд. 走了，可以走了。 явахгүй хээ. 慢一点。 за. Ой. Яач. За дахиад эхлэе гэж. За. Ой. Тэм үү. За. За гүйлээ шүү. За энэ хүмүүсийг өнгөрөөд гүйч.
чи одоо ирэх нэ хараа. Яа алдчих. Гүйж болохгүй мэн үү? За 3 метр дотор бол олдго юм байна. Яварчсан. Гэхдээ ингэж над чиг хурдан гүйж мөөж бол болохгүй байна. За одоо ингэж хайгаад явчлаа. Жох удаан л явах юм байна. Ингэсгээл явах юм байна. За станд тавь. За ингэж бол гоё хүмүүс ингээ явбал бол амар гоё амархан юм байна. Энэ бол хизээ Монголд орж ирэх юм бол за яг энэ байранд авчиж тавьчих. За бас. За. Шишээ. За энэ гоё эрүүл мэндийн робот гэх үү? Одоо машин байна. Гоё ямар ч байсан царай нүүр юмнуудаа танилцаад бүр ингээд шинжилгээ нь бүтнээрээ гарч ирэх юм байна. За ийшээ хүүсээ игээд насаа игээд энэ Меома. Number? 電話Мео. Өөрийнх нь дугаарыг хэлэхээр олчлаа. Нэт дугаар авахгүй болохоор. Тэгээсээ хаажихт нь ганц удаа гэж гуугаад хэлэхээр болоо. За. Ийшээ нүрээ харуулах юм байна. За гарч ийн үү? It's done. 들어갔다 가지고. 되게 맛있어. 자, 어떠셔? 자, 인데 누구는 두근이 자꾸 말하는데 오케이 김치. За ингэж мэдээд байгаа юм бах та. Ингэж мэдх юм бах та бүгднийг. За нэгэн төгөлтэй сар тий. Гэхдээ сони тий. Ингээд нэг 2 3 лазер юунаар зураг авснаа хэлгээ гарна гэдэг бол амар сонирхолтой сан. Би гарах би өөрөө нэг миний ганц нэг муу сайд бол мэдчихэж байгаа. Тэгээд яг хаах нуу бүр зөө байх нуу гэдэг мэдгүй байна. Яа ямар цаатаа тийм. Би гарч явах гэж байна. За би чатаар шүтгүй харуулаад. За ингээд шууд дэлгэрэнгүй хариунууд нь гараад ирчих. За энийг нь орчуулж байгаа хэвлээ. Уншаад юуны хаа. За ингээд энэ тустай ап байсан уу? Тий. За одоо энийг нь харъя. Одоо тэр өөрөөх нь солих. За. Оо вау. Зөвхөн бөөргөө биш. Ийм том байна. Тэр гэхдээ бүр хамгийн том нь шүү дээ. Энэ ингэж хараа. Энэ ингэж бүтнээрээ юм байна. Бүтнээрээ. Энэ нөгөө нэг ийм зураг шиг дэлгэцүүд гээд нэг яваад байсан шүү дээ. Тэр шиг юм байна. Гэхдээ бүр энэ бол бүр яг нэг юм одоо маркетинг болон одоо бизнестэй яг ингээд танилцуулах юмнуудаа ингээд хийчих. Тэгээд чи айгу төвхтэй идэх штэ ингээл ойр орхон солиол хэвлүүлэх постро бэлдээл гэл энэ дээр бол шууд гэж сачих юм байна л да. За энэ дээр бол хэмжээ үзүүлэлт юмнууд нь Wi-Fi болон 4G холбогдох юм байна. Тэдээс тэдэн градуст ингэж байх юм байна гэд мэдээлэлүүд нь бол байна. Одоо энэ бол энэ нараа энэ бүр ингээ гадаа байрлалдаг юм штэ. Гадаа байрладаг. Одоо нөгөө онгоцны одоо энэ хараа нөгөө бус стоп байна. Автобусны зогсоолных байна. Энэ одоо ийм том юм бах та. Оо вау. Ийм том. Юу бол байна. За тэгснэ. Ингээд хараа, ингээд солиод байгаа байхгүй? Тэгсэн ирнэ. Яг ингээд ийм зураг шиг харагдана. Одоо энэ бүр нөгөө нэг галын аюулгүй байдал план зураг мураг гэл ингээд байнга шаарддаг шүү дээ. Энэ бол бас ингээд дэлгэцээрээ ойж болох юм байна. Энэ бол ингээд яг зураг шиг байгаа байхгүй? Энэ бол нэг А4 багш байна. Тэгээд энэ зургуудаа ингээд сольж. Дэлгэц гэдэг чинь LED мэд чинь бол бүр ингээд амар хөгжингөө болчихжээ гайхалтай. За өөр бүгд хэлээ сонирхол. Энэ нөгөө хааж байгаа болохоор бүгд ингэ тохиолсон. Тэгээд гэс хэвлэх өөр. Одоо энэ хараа түрүүний кейс чинь бүр ингэ хараа нөгөө ингэж мөрдгөө ийм хэлбэртэй. За энэ бол бүр нөгөө цэнгэлэгчтэйгээ байдаг ингэ зураг ингэ сольчдаг. За тэр энэ хараа ялгаагүй бас нөгөө түрүүний нэрийн хуудас байна. Тэгээд ингэ дэлгэц юмудаа ингэ солиосоо тавьчих боломжтой. Ийм одоо технологи сайжруулах хөө дэвшлүүд ингэ байна. Одоо энэ хараа орох гарах зүртэл ингэ хараа сольчих болно. За одоо энэ хараа манай нөгөө компаниуд үзчихвэл одоо энэ хараа бүр ингэ хаалганы гадаа байдаг шүү дээ тий.
За энэ хараа бүр ялангуяа энэ бол бүр маш ихтэй санагдлаа. Price tag үнэ ингээд тавьчихдаг. Тэгэл үн солигдлаа гэх тэгэнгүүт энийг бол шууд ингээд одоо үгүй. Нэг байшуулчаад шууд үн яаж солигдсон гэсэн ингээд солиод тавьчихдаг энэ бүр амар nice санагдлаа. За энэ бол хараа бүр гэрэл астган байна. За одоо энэ хараа косметикийн сурталчилгаа гэдэг ийм төлөвлөлт хийж байна. За энэ нөгөө нэг юм цаг болон одоо юу гэдэг тод албатай юм удаас ингэж гарч ирж. За энэ нөгөө нэг юм давхар их байна. Одоо тэнгууд энийг бид хэвлдэг шүү дээ. Тэгэл амар ундаг ингээд хэлэлж чоор энийг ингээд нэг аваад тавиад авсан байхгүй. Маш юм баталсан санаа. За энэ юу вэ? За ингээд хэмтчихсэн хүн байна дөө. За тийш ялгах шинэ сайхан байна уу? За энэ хараа зөвхөн ингээд юм зөвхөн icon-ууд гэрэл астган icon тасгч байна. Special size. Оо вау ийм хараа ийм хэлбэртэй янз янзын хэлбэртэйгээр гарч ирдэг. Энэ бол юм танилцуулга компани дотор ч юм уу те сургууль дотор болсон нэлээ хэрэгтэй. Ийм хэлэг ирлээ nice. За өөр мэн үү? Гэс харч. За одоо энэ хараа. Түрүүний paper display и тав ийзгаа гэлдэг янз янзын чирээ ингээд байгаа юм байна л да. Одоо энэ хараа бүр ийм жижиг хүртэл. Оо вау энэ бүр хараа. Вау. Нара. Ийм жижиг. Ийм нэмгөө. Тэгснэ дэлгэц байвал яах вэ? Яах вэ? Юулт уу? Юулт вэ? Энэ хараа бүр ийм нэмгөө. Ийм нэмгөө. Тэгснэ энийгээ сольж олно. Энэ нэрээ уцаасаараа бүр ингээд зөв юм ламинаторцсан юм шиг хэмжээтэй юм байна. Nice. За өөр төгч хэрэг байна. Бам санах чороо. Great power. За энэ бол батран байна. Үзэх юм бол битүү байт юм байна. За IoT Expo-го ямарчсан 4 хоолороо яваад дуусгалаа. Үнэхээр ядарч байна. За тэгээд хэд мэдрэмжүүд төрлөө. За тэрийг яг ярихад бол за ямар ч байсан 4 хоолосоо бол ямар ч байсан миний одоо яг дүгнснээр бүр ингээл маш олон бүтүүд ингээл байгаад байгаа. Чадах ятгаараа айл болох үзэл, айл болох сонир сайхан юмнуудыг гаргаад, айл болох ойлгохыг хичээгээл ингээд явхад бол нэг за 100% байлаа гэж дүгнэхэд. За би бол нэг 15% жишээлбэл өөрийгөө хүрсэн гэж дүгнэж байна. Тэгэнгүүт одоо юу гэдэг тэрэн дотроос чсэн одоо ойлгоогүй зүйлсүүд маш их байна. За 10 дахь хоол дээр бол яг энэ зүйлсийн интернет гэдэг одоо тэр бүр нарийн ширийн юмнууд бол бүр ингээд too much бүр ингээд хараад ч ойлгохгүй бүр ингээд юу болоод байгааг нь ойлгохгүй тийм зүйлсүүд амар их байна. Тэгээд яг үннийг хэлэхэд бол маш хосрогдож байгаа мэдрэмж авлаа. Тэгээд ингэж амар хөгжиж. Тэр робот мобт бол одоо жишээлбэл одоо миний ойлгож байгаа юм биетэй зүйл байгаа байхгүй. За AI-г бол одоо жишээлбэл бид нэр зөвхөн нэг асуулт хариултын юм гэж ойлгоод байдаг. Одоо тэр AI 5G одоо 5G 4G 10G гэдэг байгаа ялгаа малгай энтер гэдэг ингээ ойлгоод хэрэглээнд яаж нэвтрүүлээд байгаа. За тэр NFC энтер гэдэг тэр зүйлсүүдийг ингээд ойлгоход бол бүр ингээд толгой дарих ингээд бүх юмтайгаа бүр ингээд гарчлаад өдний өдөрт бүр too much мэдээлэл авлаа. Тэгээд ямар ч байсан хэлэхэд байгаа зүйл нь бид нар бол бүр маш их хосрогдож байгаа мэдрэмж авлаа. Зөвхөн хувь хүмүүс одоо үзэж байгаа та бүхэнтэйгээ биш бүр байгууллага, улсаараа, sorry гэхдээ яг үнэхээр тийм хосрогдож байгаа мэдрэмж авлаа. Тэгээд баг хизээ гэж те за хідүүлээ ядаж ингээд сонсож байгаа үзэж байгаа хідүүлээ ядаж одоо өдөрт тутамдаа хэрэгжилж байгаа технологийн хэрэглээнүүдээ ч гэсэн зөв зохистой хэрэглээд ингээд чадах ятгаараа ингээд хэрэглээд явбал ямар ч байсан болгоо юм шиг санагдлаа. Тэгээд миний бүр үнэхээр тарих гүцсэнгүү. За үнэхээр одоо гэдэг манай медиа компани амжилтанд хүрээд явлаа гэж бодоход бид нар ямар ч байсан дараа жил бол арай өөр төвшөнд арай өөр левелтэйгээр одоо энэ влог сурвалжлага хүргэнэ гэсэн бол зорилттой байна. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань одоо биендээ шеэрлээд тэгээд сэтгэл болон комент юмудаа үлдээгээрээ мэдээж за яг өөрийгөө өөрчлөх юм маань sorry маркетингийн салбарын яг юм технологийн зүйлсүүдийг бол үнэхээр мэддэггүй юм байна. Тэгээд сурах юм асар их байна, хийх юм асар их байна. Тэгээд гайхалтай эвент болж өнгөрлөө. Тэгээд бака